Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгснээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдаастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Гэхдээ энэ тэмцээний үеэр ахин нэг зүйл болсон нь өмнө нь тэтгэврт гарсан Жэй гарч ирсэн явдал. Үүн шиг чухал өндөрлөгт өөр боксчин саад хийсэн бол холбоо шууд шүүхэд өгөх байсан. Гэхдээ тэр боксчин нь Жэй учир өөр хэрэг. Холбооны харах өнцгөөс бол илүү сонирхолтой төвөх эхэлж байна гэсэн үг. Яагаад Жэй дивжин дээр гарч ирв? Бас яагаад энэ тэмцээнд оролцов? Харка улмал мангасч болсоор байгаа. Кэйн хүсэл нь биелж байна. Мөн Жэй ахин гарч ирсэн. Сонирхолтой болж байх чинь. За одоо тэгээ яалтчгүй нөгөө вебтүүний хамгийн ихэнд гарч ирсэн Жэй гэх шар устай залууч нь гарч ирснээр одоо илүү сонирхолтой болж байгаа юм л да. Цаашаа бүр илүү гоё болно заяа амлаа. Зурглал солигдоход Жан Феррер байх бөгөөд эхнэрийнхээ хамтаар манай Харкагийн тэмцээнийг үтсэн байдаг. Эхнэр нь болохоор тэр ахаад хөнгөнжингд ороод ирчихгүй байгаа. Би түүнээс үнэхээр их айж гэх үед нь санаа зовлтгүй тийм зүйл хизээж болохгүй гэж хэлснээр дотроо бодохдоо жинхэнэ аимшигтэй хүн нь Харка бишээ. Кэйт тасгалж олагч. Тэр хүний галзуурал миний тэсвэр төвшөнд бай. Харка чамд ч гэсэн хэн нэгний авралын гараа сунгана гэж найдаж байна. Нөгөө талд мань батаач нь хөрхи ихнэртэй болсон хөөе. Гэртээ зурагтаараа саяны тэмцээний үзэж байдаг. Тэгээ ихнэр нь болохоор яг юу үзэж байгаа юм бэ гэсэн. Миний эсвэртэй гарахаас өмнө тулж байсан залуугийн тэмцээнийг үзэж байсан юм аа. Чи ийм хүнтэй тулалцсан юм. Тулаа ихээсээ илүү нэг талыг өрсөн зодон шиг л байсан. Гэхдээ тэр гонигтай харагдаж байна. Чи ч гэсэн тэгж бодож байна уу? Үзэгдэл солигдоход Фабрица эмнэлгийн орон дээр хөвдөж явах үгээд хажууд нь Марко хүрээд ирчихсэн байдаг. Марко түүн тандаад уушлаарай. Энэ бүхэн миний бор. Их үед нь за болооч тий. Би зүгээр л өөрийнхөө үлийн өрөө гэдэлсэн. Гэхдээ хоёулаа одооноос чаахан эргчүүлэгтэй байж чадах болов. Хэн нэгний хүчинд ороод тохирдол амьд үлдэхийн тулд насан туршдаа богчлаараа тэмцдэг. Магадгүй тэгж л ихэнх хүмүүс амьдралаа өнгөрөөдөг байх. Зураглал ямар тааж энэ хоёрыг гэртээ орж ирэхэд нь ээж болон Жулиан хүлээж байдаг. Тэгэхээр ямар тааж ээж нь 9 минут гарсан гэсэн үг. Тэгсэн ч гэсэн чамаг сэтгэлийн гүнээс тэрх нэгэн байгаа бол тэрийг амьдралын утга учир гэж хүлээж авахд л бол. За тэгээд хэдүүлээ энэ тулаанаас нь дүнрэхэд хөөхий энэ хоёр чинь тийм муу хүмүүс биш байсан байгааз. Тэгээ та хэд өгсөн бодол чинь өөрчлөгдсөн л байх гэж найдаж байна. Тэгсэн нэг сонин үстэй залуу зурагтаар манай Харкагийн тулааныг үзснэ тийм ээ тийм. Хэрв тэр болоо. Виктрийг дуусгаж чадна. Гиснэ Виктрийн дасгалжуулагч нь баярлаад байдгийн. Одоо Виктрийг дуусгаж чадлаа гэд. За мэдгүй эннийх нь учрын сүлдэн тайлагдах байх. За тэгээд манай Харкагийн 5 жингийн бүсийг эзэмшдэг хүний амьдралыг хэсэг зур харуулнаа. Тэгээ мэдээж ойлгомжтой сурвалжлагтаар хизээж тасрахгүй. Тэгээ яг бас цалин мөнгөн ч гэсэн нэмэгдэж байгаа нь угаасаа ойлгомжтой. Тэгээ Харкагийн ганц асуудаг зүйл нь болохоор Кэйт тасгалжуулагчтай очиод Кармен хайцсан бэ гэж асуусан чинь Кармен буюу менежер нь ажлаасаа гарсан байж таардаг. Тэгээд Кэйт тасгалжуулагч үргэлжлүүлж хэлэхдээ харамсалтай юм. Уг нь тоо хоёр ойр дэх дотно болж байсан юмсан. Ихтэй чи энэ тал дээр ерөөсөө санаа зовлохгүйгээр сайхан 7 хоног амраатав. Манай Харкагийн хувьд болохоор амьдралдаа хоёрлт гэрэл харж ирсэн. Нөгөөх нь болохоор Жэйийн хичээл зүтгэлээс нэг гэрэл. Харин нөгөө гэрлийг нь Кармен буюу менежер нь манай хүнд харуулж ирсэн байхгүй юу? Тэгсэн одоо менежер нь байхгүй. Зураглал солигдоход ямар тааш нэгэн учир битүүлэг өнгөт арьстай залуу цонхоор ширдэж явахт нь хажууд нь ихнэр нь ололтой бүсгүй ирснээ одоо түнхээр үцэглэнтэй байна шүү гэж хоорондоо гэр бүлийн яриа өрнүүлж байдаг. Доороо нэг охинтой л юм шиг байгаа. Заримдаа надад их хэцүү санагддаг. Би үргэлж жаз зэрэгтэй байх болов. Энэ бүгд үнэн байхад эндөө сайхан байна. Аюул энэ өхөн дэрчгсэн юм шиг. Энийг сонсон ихнэр нь хэлэхдээ аимхай юм гэж. Бүгдээрээ юу ч болсон даваад гарнаа. Хонгор минь. Хайртай шүү. Харин манай Харкагийн хувьд зүгээр л нэг өдөр шөнөгүй бэлтгэлийн заалтанд л өнчгөөсөр арга байхгүй. Кэйт тасгалжуулагч түүн тандаад энэ дэлхийд дахиад чам шиг нэг мангас байгаа. Чи 15 эсрэг тэмцээний эртнээс бэлдэж эхлэх бол. Хагас хөнгөнжингийн англи Виктор байгаа. Гэхдээ одоохондоо түүний төр март. Шуулган хэлгээд энэ дэлхийд ганцхан 10 чам занал хийлж буй нэгэн. Өөрөөр хэлэх юм бол энэ дэлхийд чийл зөвхөн түн занал хийлж буй нэгэн.
Чам дараантай үзэж чадах хамгийн шилдэг биеийг өгөх болно. Чамаа хүлээж буй бэлтгэл тэс өөр төвчнийх байх болно шүү. Тэгэхээр саяны цонхорч иржсэн өнгөц зарьтай залуу болохоор хөнгөн дунжингийн дэлхийн авраг Аарон Тайтан гэх залуу байсан юм байна л да. Ямар ч тач манай Харкагийн тулааны хэм маягийн Зантарантай тулснаас хойш шал зуруулсан байдаг. За яа шал руу болсон бэ гэхлээр дараагийн нэг боксинг тэмцээнүүдэд оролцож байгаа да. Тэгэхдээ эхний үедээ бүх хүчээ гаргаад зүгээр л нэг эхний 2-3 секундэд л нокаутанд оруулаад шууд өсөлтөгчөд дуусгачдаг болсон байл. За тэгээд нэг сонирхолгүй зүгээр л юугийн дараагийн тэмцээн нь болохоор Жол Салбрек гээд хагас дунджингийн Английн 1-р зэрэгтэнтэй үзээд 1.5 секундын дотор л нокаутаар дуусгасан байдаг. Тэгээд дараагийн өрсөлдөгч нь болох Гистеун гих залууг 1.9 секундэд. Дараагийн өрсөлдөгч нь Чи гих баг дунджингийн Английн 1-р зэрэгтэн 1.7 секундынд нокаутаар дуусгасан. Мөн ахаад Годзилла мөхөхгүй гих хүнийг 0.9 секундэд нокаутаар дуусгасан. Ер нь бол манай хүн шууд утгаараа дийлдэшгүй гих хүндлийг хүлээгээд байлаа. Цааш нь өнөө сурвалжлагчийн яриа орж ирнэ. Тэр одоо жинхэнэ чадвараа харуулаад зогсохгүй хүмүүсийг зугаасуулах тал дээр анхаарлаа хандуулахаа болчихсон. Жохон амар юм. Дунджингийн аврагын төлөв тэмцээний дараа зорилгоо тодорхойлсон гэж хэлж болох юм. Гэхдээ түүний дараагийн өрсөлдөгч бол Виктор Гергавич. Хариу нь юу байх бол? Үзэгдэл солигдоход Виктор Гергавичийн дасгалжуулагчтайгаа хамт манай Харкагийн тэмцээнийг үзэж байдаг. Харин тэгсэн дасгалжуулагч нь болохоор Харка бол нэр яалтчгүй Виктор Гергавичийг нухчин дарах хүн байна гэдэг одоо мэдхгүй сонин баярлаад байгааг би юус гайхаад байгаа байхгүй юу. Тэгсэн энэ Виктор нь угаасаа нэг харваас нэг мангу амтан заяа. Юу тийм минуттэй дасгалжуулагчаа. Яг юу үзээд байгаа юм бэ чи. Улаанцаар ачин боксинг тэмцээн үзээд дээ ш тэгээ хэлжмээр. Тэгээд танилцуулах юм бол одоо яг энэ зурагтал дээр харагдаж байгаа хүн бол хагас дунд жингийн дэлхийн аврах Виктор Гергавич. За тэгээд дасгалжуулагч нь Виктор тандаж хэлэхдээ тэр удахгүй чиний хойноос ирнэ. Чиний хувьд ингээд бүх зүйл дууслаа Виктор гэдэг айхтар инээдэг. Тэр тийм хүчтэй юм шиг харагдахгүй л байна да. Чи юугаа мэддэг юм? Чи хүртэл түүнийг ялж чадахгүй юм чинь. Нэрээ тийм л байх ёстой доо өгнө. Чи л өөрөө юу ч мэдэхгүй байна тэнийг дасгалжуулагч. Тэр мохоо авахгүй л бол хинч биш. Хүчтэй биш. Тэгснээ гарснаа залуусаа мохоо авахгүй хамгийн шилдэг нэгэд одоо мохавк за мэдгүй. Энийг би уншиж чадахгүй заавчлаар энийг алдагдчих. Зураглал солигдоход нэгэн бяцхан сурвалжлагч байх бөгөөд хамгийн анхны ярилцлагаараа Виктороос ярилцлага авахар болноо. Тэгээ Викторийн дасгалжуулах зааланд нь хүрээд ирсэн чинь нилээн эвгүй одоо нэг Ариас мастай те рок мокking гимээр. Тэгээ орой харсан чинь нэг баруун өшөглөлт гэж яах шиг одоо боксийн талбай дээр те ингээд боксийн тэр улаанцайн бэлтгэлийн юм байхад чинь тэгээ нилээн гажиг нөхдөд байгааг нь хардаг. Гэсэн ямар тааш нэг сонин үстэл нөхөр хурж ирснэ. Энэ хүүгэн дасгалжуулагчтайраа ямар тааж аваачаад өгнө. Тэгээ энэ хүү болохоор дасгалжуулагчтайр норонготой. Виктор Гергавич яг ямар боксч юм бэ гэсэн. Дасгалжуулагч нь ганцхан өгүүлдэг. Хог. Тасаа юу гэсэн бэ? Намайг сонссонгүй юу? Чамаа хүсэх юм бол хэдэн ч удаа хэлсэн яах вэ? Тэр бол хог. Үгүй. Тэр зүгээс нэг хог биш. Түүний оршихуй өөрөө бокс гэдэг спортыг гутаан доромжилж байгаа хэрэг. 8 жилийн өмнө би техникийн болон жинхэнэ боксийн химагийг илэрхийлдэг дасгалжуулагч байлаа. Үгүй. Тэр одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Тийм ээ. Миний мөрөөдөл яг л Жан Феррер шиг боксчин хөгжүүлэх байсан. Тухайн үед гоц авьяастай боксчин гэж алтар нэрийг олж авч байсан боксчин. Зураглал энэ дасгалжуулагчийн өмнөх амьдрал руу гэх юм уу одоо өмнөх байсан үе рүү шилждэг. Тэгсэн энэ дасгалжуулагч нь нилээн одоо боловсон джентльмен маягийн хувцлалтай байсан байх хөө энэ одоо харж гин үү. Тэгснэ бокс бол шинжлэх ухаан гэдгийг сана. Тэгсэн тухайн үеийнхэн заалыг нь хүртэл харалтаад энэ одоо ямар сайхан юм бэ. Тухайн үед манай заалыг хичээл зүтгэл болон тууштай байдлаараа танигдсан байлаа. Гэхдээ тэр гарч ирснээс хойш бүх зүйл буруугаар ирсэн юм. За энэ дасгалжуулагч нь яг хөрхөн өөрийнхөө боксийн зааландаа орж ирсэн чинь нэг улаан үстэй айхтар хүнд цогцолтол залуу боксийнхэн талбайд нь бэлтгэл хийж байдаг. Түүний тэр гайхалтай ойлгох цогцолтыг нь харсан дасгалжуулагч дотроо утгатай нэлээд хүчтэй орсдгийг гэв. Тэгснэ очсноо чи овоо хүчтэй цогтх юм байна. Овоо юм уу? Тэгвэл энийг гиснэ дахиад л одоо цохиж харуулнаа.
Яг гоо дасгалжуулагчийн анхны сэтгэгдэл болохоор хөөх үнэхээр хүчтэй зөгтг юм байна гэж одоо уг нь магтаж байсан юм байна лээ. Тэг өөрийгөө танилцуулахдаа намайг Андрей Валексеров гэдэг. Мөн би энэ заалны эцэг. Чамаа хэн гэдгийг юм? Виктор Григорьевич. Виктор гайхалтай нэр байна. Чи надтай нэгдээ дэлхийн аваргад хүч зорихгүй байз. Дэлхийн аварга хөгжилтэй юм шиг сонсогдож байна. За тэгэл энэ үеийн л одоо өөрийнх нь одоо амьдралдаа хийжээс хамгийн буруу алхам юм шиг байгаа. Тэгээд Андрей дасгалжуулагч нь болохоор Виктор тандаад эхлээд үсэн янзал. Бусад зааланд яадгийг мэдэхгүй. Гэхдээ манай зааланд тушаал бол хүмүүжил маш чухал. Мэргэжлийн хүн сэтгэл зүйн хувьд мөн зүм байдлын тал дээр ч ихсэн мэргэжлийн байх ёстой. Энэ чинь миний өрөө. Тэгээ Виктор нь болохоор яг одоогийнх шигээл зантаал нөхөр байсан байгаа байхгүй юу? Мэдхгүй юу? Жинхэнэ мохоо огцосолтой хүн чинь ийм л байдаг юм. Мохоо авкол жинхэнэ хүчтэй хүнийг хилдэг мэлдэг гээл. Нэг балаа нэг мохоо гэдэг үг хэллээд идэг. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх дансруу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.